Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр нөгөө шар номныхоо нөгөө талдаа ярих боломжийг олгох гэдэг сэдвийг ярьж өгнө. Тэгээд бид бүгд ингээд харилцан яриан дээр хамгийн их алдаа гаргадаг ингээд зүйл бол нэгнийгээ ингээд яриаг хөндлөхгүй ингээд зөвхөн өөрөө л яриад байдаг. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр ингээд биний л ингээд ярьж байгаа зүйлийг ингээд сонсох хэрэгтэй гэж хүмүүсийг бодоод тэгээ өөрийнхөө л ярьж байгаа зүйлийг бодоод. Одоо жишээлбэл та нар хооронд чи ингээд ярьж явах чи ингээд түр ингээд чи нэг ярианыхаа ардаас нэг пауз авдаг штеп. Яг тэгж явахт чи найз чи нэг гэд нэг чимээ гаргасан чинь яг ингээд ярих чимээ гаргасан чи шууд ярьцдаг нэ. Яг та найз чинь яг ингээд нөгөө нэг тийм чимээ гаргаж ирсэн үү? Тэгсэн бол та найз чи яг юм ярих гэж байсан. Тэгээд чи тэр ярих гэсэн зүйлийг ярихгүй шууд дараад нөгөө нэг өөрийнхөө юм ярих гэсэн зүйлийн дараа чи шууд ингээд ярих хүслийг болиулчихж байгаа гэсэн. Тэгээд тийм учраас ингээд ямар гол арга хэмжээ авах вэ гэвэл бид бүгд нэгдүгээр хамгийн гол чухал нь найздаа ярих боломжийг олгох нь шүү дээ. Одоо би та хэдэд найздаа хэрхэн ярих боломжийг олгох талаар ярьж өгнө. Тэгээд бид бүгд найздаа хэрхэн нэг ярих боломжийг олгох вэ гэхээр чи яриан дундуура найзгаа чиний үзэл бодол ямар байна? Чи юу гэж бодож байна? Одоо чи ингээд тэр үнийг одоо ингээд дурсах ч юм уу ингээд ямар амжилт үзүүлэлт гаргасныг одоо ингээд ярих жилаа гэж бодоход чи ингээд тэр үний нэрийг мэдэхгүй байх юм бол тэр найз өөр удаан бодох хэрэггүйгээр зүгээр найзаас асууж. Тэгэх юм бол ингээд хоёр хүний ингээд тарих ажиллаад эхэлж байгааз тэгээд бас цаг бага авна. Тийм учраас яриан дундуур чи юу гэж бодож байна? Тэрний нэр хэм бэлээ? Ер нь ингээд чи тэр тал дээр ямар хэр сонирхолтой вэ гэд нэгнээсээ асуугаад гоё бие биентэйгээ ингээд ярилцах юм бол тэр харилцан яриа бол гоё болно. Тэгээд зөвхөн ганцаараа яриад ах юм бол нэг нь сонсоод нэг нь яриад харилцаа чинь маш уйтгартай штеп. Тийм учраас тэр яг тийм харилцаатай явах юм бол найз чинь ер нь залхаж эхлэн энэ ингээд өөрийгөө л ингээд хичээдэг тийм хүүхд юм байна гэж бодоод чамаас жоохон тэгж зайгаа барьж эхэлнэ. Тийм учраас оройтойгоо дээрээ хідүүлээд тэр зангаа засаад гоё найздаа ярих боломжийг олгоод харилцан яриагаа илүү гоё чанартай болгоорой. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Баяртай.